За ингээд сэргийгт эрчим хүчээр 100% ингээд эрчим хүчээ хангалаа. Батлагтай баяр хүргье. За энэхүү төслийг санаачилсан шалтгаан маань гэхээр Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хомсдол үүссэн. За тэгээд цахилгааны тасалт маш их байдаг. Цахилгааны хязгаарлалт хийгдэж эхэлсэн. За тэгээд үн тарифын хувьд ч гэсэн өсөлт үүсэж байгаа. За дээрэс нь дахиад Улаанбаатар хотын утааны бохирдол дэлхийд нэлээд дээгүүр орж байгаа. За ялангуяа захын хорооллын утааны бохирдол маш их байгаа. Тэгээд мөн ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор энэхүү төслийг санаачилсан байгаа. За судалгааг бол жил гарan эрчим хүчний тухай, хомсдлын тухай, эрчим хүчний таслын дааны тухай бас судалсан. За төслийн хүрээнд бид нэр эхний ээлжинд нэг айлыг сонгоод сэргээгдэх эрчим хүчний системийг өнгөө сорилуулж өгж байгаа, үргэлжлүүлээд шаардлага хангасан 500 айл хөнгөлтэй зээлийн нөхцлөөр сэргээгдэх эрчим хүчний үйлсвэрийг тавьж өгөхөөр ажиллаж байна. За төслийн бас дахиад нэг давуу тал нь гэх юм бол нөгөө нийт зардлын 50% хөнгөлж өгж байгаагаараа илүү давуу талтай. За мөн 500 айлын яндан буун гэдэг нь үндсэндээ агаар нэм бохирдолд маш ач тустай төсөл болж байгаа гэж үзэж байгаа. Төслийн маань анхны айл одоо ингээд сэргээгдэх эрчим хүчний их усроо ингээд шийдүүлсэн байна. Тэгээд бид дөнгөж сая одоо Солонгосын инженерчлэлийн баг маань ажиллаа ингээд амжилттай дуусгаад та бүхэндээ ингээд танилцуулга явьж байна. Одоо ингээд наашаа харах юм бол энэ тоолор маань эргэж байна. Тог маань одоо гэрээ бол 100% одоо ингээд тогоо бид нар шийдээд ямар ч одоо техникийн ямар нэгэн доголдолгүйгээр амжилттай бидэд ингээд ажиллаа дуусглаа. Маш таатай байна. Тэ мэдээж чинь өрх гэр одоо энэ чинь сарда сая 200 сая 500 мянган төгрөгийн одоо хэмнэлт болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээж ингээд ээлтэй те ингээд юм шийдэж байгаа маш талархтай байна. Ам бол 4 хүүхэдтэй 6. За тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа хамт олондоо маш их баярлалаа. Мэдээж эко гэдэг утгаараа те мэдээж юм бичим хүч одоо энэ үйлчлэлд одоо цахилгааны хязгаарлалт манайх чинь байлаа шүү дээ. Энэ бас заримдаа тасардаг ингээд энэ бүгдийг шийдэж одоо ингэж байгаад маш талархлаа л тий. Шалны алдаалт тэгээд одоо нам даралт тоссон байсан. Тэгээ одоо энэ нүгээрээ ийм нарны шийдээд одоо бүх юм л одоо шийдэж байна. За манай инженерийн зүгээс бол хэлж байна. Одоо ингээд ер нь бол өнөөдөр жоохон бүрхэгдөө наргуу одоо ийм өдөр байна. Тэгсэн ч гэсэн бидний одоо панел маань Солонгосын панелнаас одоо эрчим хүчээ аваад энэ инвертер K Energy компани өөрсдийнх нь инвертер рүү тог ороод одоо энэ тог хураагуур явуулж эхлээд одоо манай ичоошиг маань эргэж ийн гэсэн тоолуур маань. Тоолуур эргээд одоо бол ингээд та бүхэн ингээ харах юм бол өнөөдөр бүрхэг өдөрсөн тоолуур маань ингээд эргэж байна. Энэ маань юу гэж юм гэхээр тог маань одоо 100% ингээд ирээд айл руугаа одоо орж байна. Манай системийн бас нэгэн давуу тал нь юу вэ гэхээр энэ доор харах юм бол тэр шар утас маань болохоор юу вэ гэхээр газартуулагч системийг бидэд давхар суулгасан байгаа. Энэ маань өөрөө аян цахилгаан болон байгалийн ямар нэгэн одоо эрсдлээс одоо 100% хамгаалагдсан. Энэ свич маань төвийн шугамаас одоо янз бүрийн алдаа тутал гарах юм гэх юм энэ өөрөө хунтарчих юм нэ буучих юм нэ. 그쪽에서도 차단기가 있습니다. тэнд бас нөгөө бас давхар свичтэй учраас ямар ч аюулгүй. 그러면 여기가 문제가 생기면 저 차단기가 내려가서 이 모든 걸 이제 보호를 하는 거죠. хоёр талын босгаалтай учраас ямар нэгэн одоо тогны эрсдэл гарахгүй айл талаа хамгаалчихж байгаа 이 юм нэ. 시스템이 문제가 있어가지고 тэнд хоёр тоолор байгаа. За хэдүүлээ тэгэхээр тийшээ явж үзье. Тэхөө. За одоо дээдлийнхэн тоолор бол бид бүхний содоосоос авчирсан тоолор байгаа. Доод нь бол одоо энэ айлын маань баталгын маань тоолор байж байгаа. Тэгээ энэ системээрээ хараад ерөнхийдөө хідэн одоо цахилгааны хідэн киловаттын илүүдл тогийг одоо устдаа шахсан бэ гэдэг юм маань харагдсан тийм ээ. Тэгэхээр одоо ингээ та бүхэн ингээд хийсэн ингээд ажлыг харах юм бол маш эмгцэгцтэй. За энэ хоолой маань өөрөө одоо нөгөө бидний хар хоолой гэж ярьдаг. Тэр хар хоолой шиг ч гэсэн ингээд юу байгаа. Гадуураа төмөрөн хамгаалттай. Энэ тог дамжуулж байгаа энэ хар утас маань өөрөө дотроо юу байгаа.
3 давхар хамгаалттай бас юм хатуу тийм зэсэг одоо дамжуулах хувцас маань. Иччошноос ороод одоо ингээ хараад маш юм ихтэй хийсэн маа солонгос инженерүүд маань. Цаашдаа ч гэсэн одоо суулгах цэг бол дандаа солонгос инженерүүд маань өөрсдийн биеэр ирж энэ суулгах систем тохируулах гэж бүх юмыг ингээ хянж явах юм байгаа. Тэгээ ингэж яваад доошогоо түрүүний хар хоолой маань ингэж ороод тэгээд инвертер дээр ингээд очиод тав цахилгаанаа өгч гинэ гэсэн үг. Төслийнхаа хүрээнд ажлаа бол бид бүхэн амжилттай дуусгалаа. Тэгээд цаашдаа Монгол улсын өрх болгон яндангуу, утаагүй их орн байна. Тэгээд хүүхдүүд маань цэвэр агаарт эрүүл орчинд өсөж торнохыг одоо өөдөөд нь өргөн дэвшүүлье. Тэгээд алга даршилтаар хэдүүлээ нээснийг мэдэгдъя.